2 дугаар сургуулийн Монголын уран сайхны багшаар ажилладаг. За би өнөөдөр танай ингээд үндэсний бичиг хичээлээр нээлттэй хичээл авах гэсэн байна. За бүгдээрээ дэлгэрээ авахаа хандуулсан. За энэ дээр юу гэж хүмүүстээ уншиж чадах вэ? Тоопт ямар үйл хийж байна вэ гэж тийм үү? За энэ хааны нэг үзэг тустай бүгдээ биний бадар тоопт мөн үү? За ямар үйл хийж байгааг хаана хардаа? Алхаж байна тийм үү? За өөр юу гэж хийж болох вэ нүлийг? Явж байна гэж хийж байна тийм ээ. За дараагийн. За энэ дээр зараа ямар үйл хийж байна вэ гэж тийм. За энэ зараа ямар үйл хийж байна? Дөрөв дорж байна. За дараагийн зургийг ажиглаарай. Хүүгүүд ямар үйл хийж байна вэ? Хүүгүүд ямар үйл хийж байна вэ гэж. За яг инээж байна. За эдгээр үүлийг нэрлэхдээ бид нар ямар үгсийн амьтыг ашигладаг вэ? Намайг зөв хэлсэн. Үйл үгийг ашигладаг тийм ээ? Үйл үгийг ашигладаг. За өнөөдөр бүгдээрээ өнөөдрийн бидний хичээлийн сэдэв бол үеийн янзбар үндсийн жижигхэн онцлогийг үзүүлэх. За гэсэн сэдвээр хичээл авах. За дэвтэртэй хүүхдүүдэд хичээл хавьыг тавиа. Зорилго маань үйл үгийн язгуур үндсийн бичлэгийн онцлогийг мэдэж зөв бичиж сурах. За энэ зорилгоо хүлэхийн тулд бүгдээрээ ямар алхам хийх вэ гэхээр за нэгдүгээр бол өгүүлбэрийг уншиж үйл үгсийг ялгана. Өгүүлбэрээс за дараа нь үйл үгсийг төгсгөлөөр нь бүлэглэнэ. За тэгээ үйл язгуур үндсийг зөв бичих гэсэн алхмууд гинэ. Багийн бүх гişүүд хийсэн байна уу? Юу юм хийх гэж шийдээ өгч байна.
Наад ажлын үзэл хамгаалсан. За тэгээд энгийн шүүхтүүдээ. Баг болгонд ийм самбар өгсөн байгаа шин. Цагаан самбар. За тэгээд нэг мастер байна. За энэ дээр багаараа ялцаад хийсэн үйл өгүүдээр бичиж шүү. Багаас нэг. За тэгээд танилцуулж шүү. За багаараа ялцаад цагаан самбар дээр бичнэ. За 2 минут үлдсэн байх шүү. 2 минут үлдсэн байна. За бүгдээрээ хийсэн даалгавраа дээш нь өргөөрэй багш нь харъя. Цаг болсон байна. За шилт баг. За шилт баг даалгавраа өгсөн байна. Бус нь нуруу баг. За нуруу баг өгсөн байна. Бус нь хамгийн түрүүчлөөсөө 2 баг байна. Нуруу байна. Бус нь ясан дууссан нь удлаарай. За шүд баг. Даалгавраа дууссан байна. За тэтэн баг. Цэцлэг баг. Даалгавраа дууссан байна. За тэтэн баг болж байна. За хамгийн түрүүнд дууссан шилт багийн даалгавраа ярилцъя. За босоод сурагч гам түр босоод Сэт багийнхаа олсон үйл үг авчиж. За сурах гам. Бос нис айл. За бос нис айл гэсэн 3 үйл үгийг олсон байна. Бос нис айл зөв үү 3 үйл үг? Зөв. За үйл үг мөн зөв. За дараа нь нуруу баг дууссан. За сурагч. Уран чимээ босоод олсон үг. За бус нь анхааралтай сонсож шүү. Бос нис айл. За бас тэдний багт адилхан, шид багт адилхан юм тийм ээ. За шүд баг. Бос нис айл. Өөрийг олсноо. Дараагийн сэтгэл. Тийм тийм олсон шүү. Дараагийн сэтгэл болохоор зөр аль гэдэг. 6 үг олсон юм тийм зөр аль гэдэг. За цэцлэг баг. Бос нис айл. Болсон байсан 6 болсон байна. Сайн байна. За, хэдэн баг маань болж байна уу? Хэдэн маань болсон уу? За, насан батах сурагч насан батах. Бос нис. За, бас бос нис гэсэн үг болсон. За, бүгдээ бидний хийсэн үйлчлсэн ажил маань зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг хэлцээр гарах. Даалгаврын хариулттай танилцаад за тааруулъя. За энэ дээр хариулт нь бос, нис, айл, зөр, айл гэсэн 6 үйл үг байсан байна. За та бүхэн зөв олсон уу? За зарим нь буруу
нэр үг олоогүй тийм болохоор бүгдээрээ үүд үг гэж сайн байна. За одоо энэ үгээр дараагийн санацгаа. За одоо тааны юм дээр үнэхээр гэсэн юм жижигхан юу байгаа? Тогтоо байгаа. Дагаад энэ чирээнийх нь онцлог хэсэг. За энэ үнэхээрээс танилцуулаад нэг ийм хавтайг аваад таны даалгаврыг чи үнэхээр шүү заяа. За маш сайн хийсэн бүгдээрээ үүд үгээр 100 болсон. Нэгийг бүгдээрээ үүд үгээр 100 болсон учраас багш нь ийм хавтай үнэхээр шагнана. За дараагийнхаа даалгавар. За ажлын хүмүүс 2 ажлын хүмүүс 2 гэсэн дотор болоод жижигхэн дотор за задлаад дотор үйл өгсөд байгаа. Үйл өгсөд байгаа. За 10 шиг үйл өгс байгаа. За үйл өгсийг төгсөлтөөр нь бүтээгдэн цагаан самбартаа байж болно. За төгсөлтөөр нь бүтээгдэн гэсэндээ за наачин байгаа 10 үйл өгнийхээ төгсөлтүүдийг ажиглана. Тэгээд ямар ядгаар байж шарын ядгаар энэ юу байгаа? Ичгийн цаас байгаа үгтэй. Ширээн дээр ч. Ичгийн цаасан дээрээ 5 гараа өгнүүдээ. Төгсөлтөөр ямар ядгаартай байна вэ? Ямар онцлогтой байна вэ? Хоёр ангилаад үнэндээ
багийнхыг болсон гэж бодсон. Арай болоо байна. За шүд баг. Титэн баг болсноо. За баг. Шийд баг хоёр арай болоо. За багаа.
бас нэг үйл үгийн төслөөр ингэж ажиллах хангалттай. Тэгэхээр бид нэр өнөөдөр бол гол нь ишээр төгссөн, гэрүүлэгчээр төгссөн гэдгийг маш гаргах гэж энэ асуултыг ажилласан. Гэхдээ бас өсөг өсгээр нь ингэж ангилсан бас ерөнхийдөө зөв шүү. За. Шууд багийн гишүүн намайг манай бол болохоор юу гэсэн ишээр төгссөн маш мундаг байна. Ишээр төгссөн гэрүүлэгчээр төгссөн байх гэсэн байна. Тийм үсгээр төгссөн гэх бас мөн маш сайн ангилсан юм тийм. Сайн байна. За танах мөн байна. Багийн гишүүн цэний. За нөгөө ишээр гэрүүлэгч маань яасан. За нөгөө хадгалсан юм тийм ээ. За хэдүүлээ саний болсон дараагаа хариултаа хийцээ. За ерөнхийдөө бүр хоёр ангилах гэсэн байна тийм. Ишээр төгссөн болон гэрүүлэгчээр төгссөн. За ишээр төгссөн үйл маань бай, ин, хаа, машараа тийм. За гэрүүлэгчээр төгссөн нь За тэгэхээр хэдэн багсан гэсэн бэ? За өөртөө зөв хийсэн гэж бодож байгаа багууд нь үндгэнийхээ уузнаас үндгэнийг аваарай. Танаас зөв хийсэн. Танаас зөв хийсэн. Үндгэн авсан. Танаас шууд баг авсан. Нороо баг авсан. За тэгэхээр үүдгүй ягуу үс яасан тусч ороогийн ишиг болон гүйгүүлчээр төгсдөг байна тийм. Ишиг болон гүйгүүлчээр төгсдөг байна. За ажлын үс 3-ыг аваарай. Ажлын үс 3 авахаар зөө. Ийм бүх тохиолыг аваад тэрээр ийм хасаа. За үйл үсийг үндэсний бичгээр бичээрэй. За энэ цаашаа чиг наашаа аваарай. За эхний дээрх схемийн дараа үйл өгнүүд болохоор дандаа яасан. Суу гэсэн төгсгөлтэй үйл өгнүүд юм тийм үү? Ишээр төгссөн. За дараагийнх нь болохоор дэвсгэр дээгэр төгссөн үйл өгнүүд ээ. За тэгээд 3 үйл өгнүүд бичин. Нэг үйл өгнүүдийг багш нь жишээ болгоод бичээд өгсөн байна. Жишээлбэл зогс гэдэг суу төгсгөлтэй үйл багш нь нэмээд бичээд өгсөн байна. Зогс суу. Тийм ээ. За тэгэхээр суу төгсгөл ямар хэлбэртэй байдаг гэхээр энэ үгнээсээ жишээ болгож аваад бусад 3 үгийг бичих юм. За дэвсгэр дээр төгсгөлтэй үгийг болохоор энэ жолоо гэдэг үгээр жишээ болгоод бусад 3 үгийг яах нь бичих юм тийм ээ. За энэ асуултыг ажиллах хугацаа бас 5 минут. Хүүхд болгон өөрсдийнхөө ажлаа утсан гэж. Ажиглаад өгсөн байна. Тэгээд бичээд бас үнэтэй байвал самбар дээр ажлыг харжуулсан тийм. За хоёр дээр төгсгөлтэй үйл өгний ажил.
Ерөнхийдөө бүх баг даалгавраа бүсгээд дууссан байна. Бүгдээрээ сайн хийсэн байна. За хэдүүлээ одоо би зэгцээр гараад таагаад зөв хийж өгөө. За дараа нь дээд үсгтэй өгнөдөө. За хараа. За зөв хийж өг. Тааруулаад өгдөө. Зэгцээр хараа. За бүр гэдэг яаж ч болно. Бүү од гэдэг болохоор од гэдэг. Эсвэл наа гэдэг болохоор наа. За багшаа сая тойрж аваад харсан бүх хүүхэд зөв хэлсэн байсан тий. За үнэнийхээ юунаас үнэнийхээ. За үнэнийг авсан. За тэр үнэнийг авсан. За одоо багш нь хаалтар үг уншиж. Үйл явдал үнсээ. Ихэнхээ үлж байгаа үгийг гараа өгөөд хариулж шүү дээ. Уншиж хэлээ. За гараа үг шүү дээ. За ингэж за зүг бай. Мөн үү? За байдаг үг нь ишээр төгснө үү, гүйгүүчээр төгснө үү? Ишээр төгснө үг байна. Сайн байна. За гараа за суу гэдэг үг маань ишээр төгснө үү, гүйгүүчээр төгснө үү? Ишээр төгснө үг байна. Сайн байна. За эндээс гант үг. Цаад гэж юм те. Ишээр төгснө үү, гүйгүүчээр төгснө үү? Гүйгүүчээр төгснө те. Эвсгэр дээр буюу гүйгүүчээр төгссөн байна. За сайн байна. За энэ итэг. Итэг гэж хин хэлсэн юм үү те. Итэг гэж юм уу? За ишээр төгснө үү, гүйгүүчээр төгснө үү? Ишээр төгссөн сайн байна. За дараагийнх нь тэр хин блэ? За намууд